За харилцааны утгатай функцийн суралцсан зорилт нь харилцааны утгатай функцийг бүгдээр нэгдүгээр танд сургана. Дараа нь өгсөн функцийг харилцааны утгатай хэсгийг тогтоо. За одоо бүгдээр энд 3 зураг өгсөн байна. Харилцааны зураг. За энийг бүгдээр харж ажиглая. За D олонлогийг E олонлогт буулгасан F гэсэн харилцаа функц гэсэн байна. За энд D олонлог нь тодорхойлогдох мөч элементүүд нь 1 2 3 4 E олонлогийн элементүүд нь болохоор A B C D гэсэн элементүүд өгсөн байна. За энд бол ялгаатай 1 2 гэсэн элементүүд нь E олонлогийн A гэсэн элементүүд гаргалцсан байна. 3 гэсэн элемент нь B гэсэн элементүүд гаргалцсан байна. 4 гэсэн элемент нь C гэсэн элементүүд гаргалцсан байна. За эндээс 4 нь E олонлог нь A B C гэсэн олонлог гарч ирж байна. Энэ бол утгын мөч болох E олонлогийн дэд олонлог болж байна. За хоёр дахь болж үзэх юм бол 1 2 3 4 гэсэн элементүүд нь A B C D гэсэн элементүүдэд харгалзсан нэг нэгээр харгалзсан байгаа гэдгээр харж байна. За эндээс харах юм бол 4 E олонлог нь A B C D гэсэн элементтэй. Энэ нь бол утгын мөч болох E олонлогтой давхцаж байна гэдгийг энд ажиглая. За дараагийн 3 дахь жишээ болохоор 1 2 3 4 гэсэн тодорхойлогдох мөчийн элементүүд нь утгын мөчийг A B C D гэсэн элементүүдэд харгалзсан байна. За тэгэхээр энд 4 нь болох дээр E олонлог нь A B C D гэсэн олонлог гарч ирж байна. Эндээс утгын мөч болох E олонлогийн дэд олонлог болж байна гэдгийг эндээс ажиглаж болж байна. За одоо тэгвэл бүгд харилцааны утгатай функц гэж ямар функцийг хэлж байна вэ гэдэг тодорхойлолтын дээрээс харъя. За D буюу тодорхойлогдох мөчийг утгын мөчөд буулгасан F гэсэн функц өгсөн. За тэгвэл хэрвээ F функцийн утгын мөч нь 4-тэйгээр давхцдаг ба D олонлогийн x1 x2 гэсэн ялгаатай элементүүд нь E олонлогийн fx1 fx2 гэсэн ялгаатай элементүүдэд харгалздаг бол F функцийг харилцааны утгатай функц гэнэ гэж тодорхойлж байна. За тэгвэл бүгд өмнөх жишээг бодъё. Дээд 3 харгалзааны энэ аль нь харилцааны утгатай функц болж байна вэ гэдгийг бүгд тодорхойлох ёстой. Харъя. За тэгвэл нэгдүгээр зурган дээр байгаа 1 2 гэсэн ялгаатай хоёр элемент нь утгын мөчийн A гэсэн нэг олонлогт буюу ижил элементүүд гарч ирж байна. Тэгэхээр эндээс бол тодорхойлох ёсоор ялгаатай утгууд байх ёстой гэдэг тодорхойлтыг зөрчиж байна. Мөн 4 болох E олонлог A B C болохоор утгын мөч болох E олонлогийн дэд олонлог болж байгаа учраас энэ бол харилцааны утгатай функц болж чадахгүй байна гэж үзэж байна. За дараагийн 2 дахь зургийг бүгд харъя. 2 дахь зураг дээрээс 4 бол A B C D утгын мөч болох E олонлогтой яг давхцаж байна. Тэгээ мөн ялгаатай утгууд нь ялгаатай элементүүдэд харгалзаж байна. За тэгэхээр энэ бол харилцааны утгатай функц болж байна. За 3 дахь зургийг харъя. 3 дахь зураг дээрээс ялгаатай утгууд нь ялгаатай утгад харгалзаж байгаа мөртлөө 4 бол A B C D болохоор утгын мөч болох E олонлогийн дэд олонлог болж байгаа учраас энд бол харилцааны утгатай функц болж чадахгүй байна гэж үзэж байна. За одоо тэгвэл бүгдээ жишээ бодлого авч үзье. За энэ дээр функцэд өгсөн байна. Энэ 4 янзын функц өгсөн байна. Эхнийг f(x) тэнцүү x дээр нэг 2. За дараах нь f(x) квадрат, f(x) тэнцүү x квадрат, f(x) тэнцүү 2x куб, f(x) тэнцүү 4 гэсэн 4 янзын функц өгсөн байна. Одоо бүгдөө тухайн функцийг харилцааны утгатай хэсгийг тодорхойлолтоор шалгая. За f(x) тэнцүү x дээр нэг 2 гэсэн функцийн тодорхойлолт мөчийг авч үзье. Тодорхойлолт мөчийг харуулбал энэ хязгаар. За e буюу утгын мөч болохоор нэг харуулбал нэг хязгаар болж байна. За энэ болохоор ялгаатай D олонлогоос ялгаатай элемент даав. За x1 x2 2 гэж авч үзье. За тэгвэл эндээс f1 3 f2 нь гарч ирж байна. Эндээс бүгд тодорхойлох ёсоор шалгах бол x1 x2 ялгаатай байна. Мөн x1 x2 мөн хоорондоо ялгаатай байна. Эндээс болохоор fx гэсэн функцийг өгөө харилцааны утгатай функц мөн байна гэж тодорхойлж байна. Дараагийн b. За энэ fx тэнцүү x квадрат гэсэн функц байна. За түүний тодорхойлолт мөч нь болохоор
хасгацгаар нэмэгдсэн цаангүй утгын нөхцөлтэй тэгээс нэмэгдсэн гэсэн гэж тодорхойлогдно. За энэ дээр ялгаатай хоёр удаа авч үзье. За x1-ийг өдөр хасах 2, x2-ыг нэмэх 2 гэж авч үзье. Тэгвэл f2-ын утга нь f2-ын квадрат буюу энд 4 гарна. f2-ын утга нь 2-ын квадрат 4 гарч байна. За тодорхойлсон x1, x2 гэсэн би ялгаатай хоёр утга гарсан боловч эндээс функцийг утгууд нь яасан гэхэд f(x)-ийг x2-ыг за ижил утгаар харилцаж байна. Тэгэхээр f(x) гэсэн функц нь болохоор харилцсан юм утгатай функц биш байх гэж тодорхойлж байна. За f(x) нь 2x куб гэсэн функц авч үзье. За энэ тодорхойлох юм шиг байна. Хасгацгаар хүмүүс нэмэгдсэн тодорхойлогдно. мөн хасгацгаар нэмэгдсэн гэж тодорхойлогдож байна. За ялгаатай хоёр гарч үзье. x-ийн a-ийг x2-ын 1 гэсэн ялгаатай хоёр гарч үзье. Эндээс f(x)-ийг нэг гарч байна. f(1)-ийг 2 гарч байна. За ингээд тодорхойлохлоо x1 x2-ын ялгаатай харин x1 x2-ын ч мөн ялгаатай байна. Тэгэхээр эндээс бүгдээ f(x) гэсэн функцийг харилцсан нэгэн утгатай функц мөн байна гэж тодорхойлж байна. За f(x) тэнцээ 4 гэсэн функцийг авч үзье. За энэ тодорхойлох юм шиг хасгацгаар нэмэгдсэн цаангүй утгын мужийн болохоор 4 гэсэн байна. За одоо бүгд x1 x2-ыг ялгаатай авч үзье. За x1-ийг би хасах нэг x2-ыг 2 гэж авсан. Үүсэх юм бол эндээс хасах нэг нь 4 гарна. Мөн 2 нь 4 гарна гэж үзэж байна. Эндээс x1 x2-ыг ялгаатай авах байна. Энэ ялгаатай авч үзсэн. Гэж f(x)-ийг хоорондоо тэнцүү гэж болж байна. Тэгэхээр бидний авч үзсэн f(x) утгаар харилцсан юм утгатай функц биш байх гэж тодорхойлж байна. За одоо тэгвэл бүгдөө функцийг функц гэсэн үед тодорхойлсон юм шалгаж байна. За тэгвэл эдгээр функцийг графуудыг нэг ажиглаж харъя. За f(x) функцээр мэдээж a функцээр шугам функцээр граф шугам гарна. Дараагийн квадрат функцээс мэдээж парабол f(x) нь 2x функцээр куб парабол f(x) тэнцээ 4 гэсэн x тэтгэлгээр байрлал 4x дээрсэн шулуун байна. За одоо тэгвэл эдгээр юм функцийн граф функцийн үед харилцан өгөх функцийг шууд таних боломжтой юу гэсэн асуудлыг өндөрлөж дэвшүүлээ. За тэгвэл энд тодорхой нэг шалгуур байдаг. За энийг бол хэвтэ шилжүүлний шалгуур гэж нэрлэдэг. За энэ бодлоор утгын мужийн үртэйг давтцдаг. За e гэсэн функц нь d олонлыг e олонлогт болгодог функц гэж үзье. Тэгвэл e тэнцээ f(x) функцийн граф нь e тэнцээ b гэсэн аливаа шулуунтай хамгийн олондоо нэг ерөнхий цэгтэй байдаг бол уг функцийг харилцан нэг утгатай функц гэдэг. Үүнийг хэвтэ шулууны шалгуур гэж нэрлэдэг. За тэгэхээр одоо бүгд анхны нөгөө жишээ болтын граф руу ирээд оръё. За эндээс харах юм бол шугам функцийн граф мэдээ шулуун гарна. Шулуунтай хэвтэ тэнцлэг хэвтэ шулуунаар хөтөлцөхөд хамгийн ихтэй нэг ерөнхий цэгтэй буюу нэг цэгээр хөтөлцөж байна. Дараагийнх нь f(x) тэнцээ x квадрат гэсэн функцийн параболыг хэвтэ шулууны шалгуураар хөтөлөхөд энд дурын шулууныг зурж тухайн функцтэй хөтөлцөж агуулж зурж байна. Тэгэхээр энд бол ингээд 2 цэгээр хөтөлцөж байна. Харин энэ дээр бүгдөө нэг асуудлыг авч үзэх юм бол хэрв параболын оройн байрсан хэвтэ шулуунаар зурх юм бол параболтой нэг ерөнхий цэгээр хөтөлцөж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр тухайн функцийн графикийг нэг салааг авч үзэх юм бол одоо жишээ тодорхойлогдох мужийг тгээс нэр хязгаар гэж авч үзэх юм бол тухайн функцийн параболын нэг салааг зурагдана. Тэгэхээр нэг салаан дээр бол хэвтэ шулууны шалгуураар нэр ерөнхий цэгээр хөтөлцөж байгаа учраас тухайн параболын энэ хэсэгт бол харилцан утгатай байж болно гэж гарч ирж байгаа. Мөн нөгөө талд хасгацгаар функц нэмэг
тэг гэсэн завсар давж үзэх юм бол мөн параболын 1 сарын 6 таарна. Энэ дээр мөн мэдээшүүлбэрийн шалгуураар авч үзэх юм бол нэг ерөнхий цэг гарч ирнэ. Энэ нөхцөлд бол мөн харилцаны утгатай нөхцөл мөн байна гэж гарч ирж байна. За тэгэхээр тодорхойлолт хүмүүжээ яаж авахаас шалтгаалаад харилцаны утгатай байх хэсэг нь эндээс бас хамаарч болно гэдгийг анхаараарай гэж. За тэгвэл x-ийн 2x куб гэсэн куб параболыг авч үзье. Энд бол тухайн функцийг хэвтээшүүлбэрээр хаагуун чогтолцсон нэг ерөнхий цэгтэй буюу нэг цэгээр хөтөлцөж байна. Тэгэхээр энэ бол харилцаны утгатай функц мөн байна. Бид нэр түрүү тодорхойлолт ёсооч баталсан тийм ээ. За тэгвэл дараагийн fx-ийн 4 гэсэн функцийн графикийг авч үзэх юм бол тухайн функцийн графиктай хөтөлцөөр хэвтээшүүлбэрийг татдаг бол тухайн функцийн графиктай яг давхцаг зургуудад таарна. Давхцаг зургууд гэдэг нь төгсгөлгүй олон цэгээр багталцсан буюу ерөнхий цэгтэй гэж гарч ирж байгаа учраас энэ бол харилцаны утгатай функц болж чадахгүй гэсэн. За энэ бүгдээр жишээ 3-ыг авч үзье. За жишээ 3 дээр юу гэж юм гэхээр дэн буюу тодорхойлогдох хүмүүжээ x нь хасгуураас нэмэх тавын хооронд утга авдаг. Y буюу утгын мөржийн y нь хас 2-оос 14 гэсэн хооронд утга авдаг ийм олонлогууд байна гэж байна. Тэгвэл d олонлогийг e олонлогт хадгалзуулсан fx функц нь ax-тэй бэлгийн b гэсэн харилцаны утгатай функц байна гэж. Тэгвэл энд байгаа ab болоорой гэсэн байна. Энд мөн a тэгээс гэсэн нөхцөл давхар өгсөн байна. Тэгэхээр энд байгаа бодит бодлого гэсэн бодлого үзүүлсэн байна. За тэгэхээр a тэгээс гэж өгсөн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тухайн шугам функц буюу шулуун нь өсдөг график буюу тухайн функц нь өсдөг функц гэсэн. Өсдөг функц гэдэг нь цаана юу гэж ойлгох вэ? Бага утгад арифметик бага утгад функцийг бага утга гаргалсан, арифметик их утга функцийг их утга гаргалсан. За тэгэхээр өдөр эхлээд хангалзаа авчие. За асах 2 За тэгэхээр тухайн функцийн графикийн x-ийн оронд мэдээж бүгдээр арифметик утгуудыг оруулъя. За тэгвэл асах 3 b тэнцүү 2 5 b тэнцүү 14 гэсэн ийм хоёр тэгштэл үүсэж байна. За энэ ab гэсэн хоёр үлгэр тэгтээ шугам тэгштэл учраас бүгдээр шугам тэгшлийн систем болдог аргаар бодно. За тэгэхээр тухайн шугам тэгшлийн системийг бүгдээр нэмэх аргаар бодно. Арай хэлбэр гарч. Тэгэхээр их тэгшлийн бүгдээр хасныгээр үржүүлчихэ. За тэгэхээр хасныгээр үржүүлэх юм бол 3 хасны b гэсэн 2 гэсэн тэгштэй үүснэ. 5 ab гэсэн b гэсэн 14 гэсэн тэгштэй байна. За нэг бодоход болцоол нэмэх юм бол b хастай нэмэх b нүслээ 8 ab гэсэн 16. Эндээс a болох 2 гэж гарч байна. За тэгэхээр шугам тэгшлэг дахиад нэг тэгшлэгтэр оруулаад a олох юм бол за ихний тэгшлэг оруулаад хасах 2-оор үржүүлээ. Хасах 6 нэг b гэсэн хас 2 эндээс b бол 4 гэж гарч ирж байна. За тэгэхээр одоо бүгд функцээ зохиолж бичиж fx функц нь 2x гэмээр 4 гэсэн функц байна. За ингэ бодлого туслаа. За одоо бүгдээр дараагийн 4 дахь жишээ. За 4-р жишээ харъя. D-олонлогийн x1 x2 x3 x4 гэсэн элементтэй. E-олонлог нь y1 y2 y3 y4 гэсэн элементтэй бодит тоонуудын олонлог өгдөг. D-олонлогийг E-олонлогт хадгалцуулдаг байх бүх функцийн тоо болон харилцаны утгатай байх функцийн тоо болоо гэсэн бодлого байна. За бүгдээр жишээ 4 бодлого бодох чинь. За тэгэхээр D-олонлогийн элементүүд x1 x2 x3 x4 гэсэн байна. За бид нэг хадгалцаа үүсгээд y1 y2 y3 y4 гэсэн юм хадгалцаа. За тэгэхээр энэ бол D-олонлог. Энэ бол D-олонлог гэсэн юм x функц байгаа гэж тооцсон бүгд. За тэгвэл функц болохын тулд x1-ээс бүгдээр y-ийг өөрчилж болж байна. Дахиад x1 y2-д орчих боломжтой. Мөн y3-тай шалгалцах боломжтой. y4-тэй шалгалцах боломжтой. Функц хангалттай үүсгэхийн тулд
бүгдээр эндээс бодвол дараагийнх нь x2 гэсэн элементүүд мөн y1 рүү шалгалсан, y2 руу шалгалсан, y3 руу шалгалсан, y4 руу шалгалсан гэсэн ийм хангалттай үүсэх боломжтой. За тэгвэл үржихийн дүрмээр бүгдээр x3 ч гэсэн ахиад эдгээр элементүүдэд хангалттай боломжтой. Мөн x4 ч гэсэн y1-тэй хангалтж болно. y2-тай, y3-тай, y4-тэй гэж авч үзэх юм бол үржүүрийн дүрмээс Өчгөн буюу 250 шиг пункт үүсч болно гэж үзэж байна. За одоо тэгвэл дараагийнх нь харилцаны утгатай пунктын тоо бол. За харилцаны утгатай пунктын тоо болох багш надад энэ мөн хавцаа үүсгэж байгаа хүн тайлбарлая. За x1, за y1, y2, y3 гэсэн ийм хангалттай үүсгэй. За тэгэхээр одоо бүгдээр x1 бол y1, y2, y3, y4 руу хангалтах боломжтой. За харилцаны утгатай пунктээр бүгдээр эргээд санаж x ялгаатай утгуудад ялгаатай элементүүд хангалтах хэрэгтэй. Тэгээ x1, x2 гэсэн ялгаатай элементүүдэд ялгаатай утгууд хангалтах хэрэгтэй. За тэгвэл би x1-ийг эдгээр дүрмийн аль нэгийг нь хангалтуулсан гэж үзье. Тэгвэл x2 энэ дөрвөн элементийн аль нэгийг нь хангалтуулсан учраас дахиад цаад үлдсэн 3 элементийн аль ч 3 байж болно. Аль ч 3 элементийн аль нэг нь хангалтсан байж таарна. Тэгвэл x3 бол мөн нөгөө 2 элемент нь дээд 2 элементтэй хангалтсан учраас x3 бол үлдсэн 2 элементийн аль нэгэнд нь хангалтсан таарна. За мөн x4 бол яг үлдсэн 1 элементтэй хангалтсан таарна гэдэг. Тэгэхээр үржүүрийн дүрмээс 4 үржихэн 3, үржихэн 2, үржихэн 1 тэнцүү 24. За тэгэхээр энэ бол 24 бол харилцаны утгатай пунктын тоо гарч байгаа гэж үзэж байна. За ингээд бүгдээ жишээд бодлого ингээд бодоод дуслаа. За одоо тэгэхээр бүгдээ өнөөдрийн хичээлээр бид нэр юу үзэж судлав, юу мэдв гэдгийг эргэж дүгнж ярилцъя. Тэгэхээр пункт болон харилцаны утгатай байх уу гэдгийг бүгдээ тэр асуултанд хариуллаа. Яагаад гэхээр харилцаны утгатай пунктээр нь ямар шалгуурыг хангах ёстой вэ? Тодорхойлолтой ёсоор бүгдээ жишээ бодлого ажиллаа. Мөн харилцаны утгатай пунктыг граф өгсөн үед таних шалгуурыг бүтээш өгөөний шалгууртай мөн танилцлаа. Ингээд жишээ бодлого хандж үзүүлжээс бүгдээ гэртээ бас баттгаад сур бичгтээрээсээ дэлгэрүүлж уншаарай. За ингээд явцын үнэлгээний даалгаврыг бичиж тэмдэглэж аваад хичээл болдог багш нартаа шалгуулаарай. За сур бичгийн 44 дугаар үндсэн дээр байгаа бодлого дасгалыг мөн бий дааж бодоорой. За ингээд анхаарал татсан та бүхэнд баярлалаа.